Миний хувьд бол 5 жил хичээлсэн байгаа. Ер нь бүгдээрээ ижлэх 18 настай болохоор ерөнхийдөө нэг тиймэрхүү 4-5 жил багцаа байгаа. Манай багийн хамгийн өндөр нь би өөрөө байгаа 2 м өндөртэй. Тэгээд манай багийн ээлж 1.80 м. Тэгээ манай дундаж өндөр 90 см. Ер нь бол нэг нурууны өндрийн ялгаа бараг байгаа. За мэдээж тоглолтын тактикийн хувьд болохоор дасгалжуулагчийнхаа багтай ярилцаад дасгалжуулагчийн маань баг тэм тухай багтаа тааруулаад тухайн багийнхаа статистикийг харж чад биднэрт ямар тоглолт хийх вэ яах вэ гэхэд шийдвэрүүдээ гаргаад бид хэдэд хэлж байгаа. Бид нэр яг тэрнийхээ дагуу тоглохыг хичээгээд зориод явсан. Азийн номер 1 дэлхийн чансааны 4-р байртай байсан. Ираны шишээ багийн Ираны U19-аас шишээ багийн тавьчтай тоглосон. Тэр тоглолт бидний төсөөснөөс биднээс өөрсдөө илүү тоглолт гаргасаа гэж бодож байгаа. Бүх багуудаа бүр ингээ 3-0-оор ингээ давуу хожиж ирсэн. Тэгээ манай баг нэг үе дээр 17 оноо авах зорилготой орсон. Тэгээд эхний 2 үе нэлээд ингээд бүх юмаа гаргаж тоглосон. Үүний урд түнд 2 дугаар үеэ манайх айгүй сайн тоглож авч чадсан. Өөрийнхөө чадахгүй сураагүй зүйлүүдийг туршаад бус багуудад туршлага солилцоо. Тэгээд өөрийнхөө мэдгүйсэн дутагдал алдаа дутагдaltaй зүйлүүдийг мэдэж аваад тэгээд бус багуудын тоглолтын ер нь бол бэлтгэл хийсэн байдал энэ төр бол сайн байсан. Тэгээд бид хангалттай л сайн үзсэн гэж бодож байна. Энэ тэмцээн бол ер нь манай багийн хувьд итгэл олж авсан тэмцээн гэж бодож байна. Анхны олон улсын том тэмцээнд ороод ер нь бол өмнө байсан амжилтуудаа ахиулсандаа ер нь айгүйх баяртай байгаа. Тэгээд манай улсын ранкчсан нэлээд дээшсэн баг гэж бид бүгдээ найдаж байгаа. Тэр яг зорилгодоо хүрсэн гэж бодож байгаа. Бахрайн улсад болсон Азийн залуучдын 3 дугаар их наадамд эх орноос 10 сарын 16-нд мөрдөд өнөөдөр буюу 10 сарын 31-ний өдөр ирлээ. Бидэд Азийн ранкаараа 12 баг өрсөлдснөөс манай Монголын U18 насны эрэгтэй жүжигчид маань 6 дугаар байранд орсон амжилттайгаар Азийн ранка ер нь нэлээд ахиулсан амжилттайгаар их үр дүнтэй бас их хүүхдүүд маань их туршлага суусан. Тэгээд Монголын болиолын өвчин залуучуудын төвшин ер нь хэр төвшөнд байгаа бас үзхэн зэрэгцээ их олон туршлага борлуулсан солилцсон сайхан тэмцээнд оролцоод ирлээ. Тэгээ энэ тэмцээнд маш их онцлог зүйл маань гэвэл манай Монголын 18 насны эрэгтэй шагшаагийн маань нийт Азийн статистикаараа хаалтын үзүүлэлтээр тэргүүлсэн их мундаг сайн амжилттайгаар ингээд бид маань явуулсан амжилтаас оролцоод ирлээ.